өглөөний цагаа бэлтээ. Нөхөр маань өнөөдөр хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгнө гэж гарсан. Тэгээд арай орж ирээгүй л шүү дээ. Айгу бол цэцэрлэг тойроо талхаж байгаа ах. Ажлаасаа халагдсан гээд ойрд гэр зурлаа байгаа. Тэгээд өөрийгөө би ингээд гэрийн хар хүн болсон гэж мэгээд амар дуртай байгаа. Гэр оронд дэвдэрсэн хэмхэрсэн юм юу вэ? Ширээний өхөл яасан, шкафны нугас салж ийн тэр гэлтэл. Тэгээд дүүшний бас хаалгах жоохон ус шүүрээдсэн тэр мэрийг нааж магаал. Тэгэл хамаг хотго мотхоо ирэлж мэрлээ. Тэгэл өөрийгөө амар их юм хийгээд байгаа гэдэгтээ баярлаад байгаа маашаа. Энэ гэрт өмнө нь эрэгтэй хүн амьдарч исэн юм энэ гэж асууж бас байгаа л мэдгүй. Тэгээ бас амар инээдтэй за зурагт үзээ суужаад гівгэнд энэ диван юу нь яатсан эвдэрсэн юм уу амар овон тавантай болсон биз тэгээд тэдээс аахгүй. Тэгээд бүтээлээс хөөж харангуудаа тэр хараач амар юм овон тавантай болчихж гээд тэгэд намайг нэг талдан сууж агаад ингээд тэр хэсгийг хонхойлгоод хажуудлах хэсгийг бондолгоцсон гэж ойлгоод байгаа. Яг үүндээ би биш. Хүү маань диван дээр үсрээд байдаг байхгүй юу. Тэгжгээд овон таван болгоцсон. Тэгээд өнөөдөр шинэ диван авлаа. Манай энэ диваныг угаасаа ялцчгүй солихоосоор арахгүй болсон юм уу? Угаасаа түрээсийн байрных болохоор ингээд гадар нь аяг муу болсон. Угаагаад арилах болсон. Тэгээд дээрэс нь ингээд овон таван болсон. Тэгээ шинээр цагсан диван маань нэр чинь өмнөхөөс арай урт. Өмнөх нь болохоор метр 80 илүү. Энэ болохоор 2 метр 10 их арай урт. Гэхдээ гайгүй. Яг ингээд тавихаар яг зурагтны урд. Азар нөгөө нэг хоёр талд нь өмнө нь хоосон байсан болохоор бас зайтай болохоор яг таарч байна. Тэгээ чанар нь одоо хэр эдлхийтэй юм бол та уг нь гайгүй л гэж харж байгаадаа цагсан гэсэн. Тэгтээ мэдхгүй манай хөвгттэй шиг ингээд нэг нь хүнд чингээрээ суугаад нөгөө нэг нүсрээд байдаг бол тийг. Гэхдээ угаасаа байрныхаа эзэнтэй ярьсан чинь заам тэгвэл 1000 он таруулаад авчих гэдгийгсэн аахгүй. Тэгээд яг 1000 он болсон 500 мянган төгрөг. Мэдээж гэхдээ байраа түрээслүүлж байгаа хүн өөрөөсөө нэг их хүн гаргаад ихийг хүсэхгүй шүү дээ. Гэхдээ бид нэр бас гайгүй нэг төвөг болдоггүй. Тэгээд өмнөх чимдаамч шиг өмнөх диванаа гаргаад ингээд хаяа гэж бодоод тэгээд нөгөө доор үйлчлэгээний ах эгч хоёр үүдээ. Тэгээд тэр хоёрт манаас диван авчих гайгүй диван өнгөө аваад гаргачих гэж чи оо юу яриад байгаа юм би үйлчлэгээний мөнгө тустаа штэ 70 янаар аваад явъя ч гэх шиг. За тэгээд өгөө явуулчлаа. Тэгээд одоо энэ хэврэг цаасан дивана гэж үгээд гамтайхан идэлгүй бол бас авангуудаа өвтчүүл ёо биднэрэл буруулах бах. Өнөөдөр манай байранд халаалт өгнө, халаалт туршина гэсэн. Тэгэхээр ер нь байр гоё дулаахан болчихно. Тэгэхээр бас гайгүй гэдэг манай байр чинь нөгөө жижиг метр квадраттай болохоор дороо дулаахан болчтой. Манай энэний өмнөх байр нөгөө 3 өрөөтэй байр хахад тэр болохоор амар хүүтэн байдаг гэсэн. Өвөл болохоор тэгээд нэг 2 том цонхтой болохоор тэр хоёроор амар сэгээд идэг гэсэн. Тэгээд тэрний өмнөх байр лөө шалган халаалттай. Тэгээд юм паар байхгүй. Тийм болохоор аюу сонирн бид юм билээ шүү дээ. Ингээд газар халаад идэг. Тэгсэрний ингээд дээгүүрийн нэг сонин таарад идэг. Тэгм доогоороо бол бараг хөл нүцгэн заа. Тэгээд бараг нэмэн шорт өмсөн ч болохоор тэгээд шалан дээрээ сайхан суужаад дээгүүрөө бараг малгай өмс суугаад юм биш үү ёо. Тэгээд цөөхтөө хилээ цөөхөөс хүндуудаа шалгуулахаар ингээд шалны температур үтсчээд тэгээд стандарт нэг 20-22 өрөөний температур байх хэрэгтэй гэдэг байхгүй юу. Тэгэхээр тэр шалан дээр бол угаасаа хангалттай халуун л байгаа шүү дээ. Тэнгүү тийм байна гэж гарч яваад болчихгүй. Тэгээ миний бүр нэр хөдлөөд нөө улсын стандарт юу лээ хяналтын газар хөлөө тэрийн дуудаад тэндээс нь хүн дуудсан. Тэгсэн чинь орж ирээд хэмжилтэй байсан чинь бас яг 20 гарчиж байгаа байхгүй юу. Тэгсэрний л нэг аим сэн зэврүүн заа. Ямар ч гэсэн нэг тийм байранд 2-3 жил боллоо. Сэний шалнаасаа халдаг байранд ихэж арахгүй л гэж утсан. За өнөөдөр нөхөр маань цөв идгээд цөөн хийгээ өгсөн чинь хүү маань итгэхгүй гинэ. Хүүдээ таарт чигнээд өгчээ. За бай бай.